өндөр сувагт тавтай морил бие олгогчийн хот хуульчагийн хэргийн товч нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг спортын хувцсыг Америкаас Заяа спорт шоп болон Хүмүүлийн MBS партнерс хуулийн фирм за мөн од өндөр сувгийн алтан гишүүд ивэнттгэж байна. Нэвтрүүлгээ та бүхэн YouTube-ийн од өндөр сувгаар болон NTV телевизээр 83.3 107-аас төлөвний од өндөр радиоор хүрч байгаа. За өдрийн дагий. Өдрийн дүргий. За Гандиг хүнээс иргэд их сонирхолтой том сэдв гэж хараад байна л да. Тий. Махатма Гандиг бид нар ер нь бол баггүй мэддэг гэж бодож байна. Махатма Гандигийн гудамж гэд байдаг штэ тий. Тэр гудамжин дээр байдаг хөшөөгийн санаж гин үү? Санаж. Тий, ямар хөшөө байдаг лээ? Тийм боронзон санагдаад байна. Тийм нөө таягтайгаа явж идэг. Тэгээ нөө юутэйгээ өмсгөлтөөгөө гэх юм уу? Тийм л хөшөө санагдаад байна. За тий. Хоёлаа тэр хөшөөний одоо яг тэр дүрслэгдсэн үйл явдлыг ярьж өгнө. Тэгээ энэ нэвтрүүлгийг сонсоод магадгүй дараа нь хажуугаар нь гарч өнгөрөхдөө иргэн санах байхаа гэж бодож байна. Тэгэхээр энэ хүн бол яах арга байхгүй одоо дэлхийн түүхэнд мартагдшгүй уул мөрөө үлдээсэн энтхэгийн тусгаар тогтнолын эцэг гэгддэг бол хүн байгаа. Тэгээд өнөөдрийн хоёлаа хэргийн товч дугаараараа нэвтрүүлгээрээ энэ хүний амь насыг хороосон хэргийн талаар ярьж өгөх юм аа. За тэгээд энэ хүний одоо амь насыг бүрлэгсэн энэ аллаг бол зүгээр нэг хүний амийг авсан хэрэг биш. Бүхэл бүтэн дэлхий дахныг цочроож тэгээд шашин шүтлэг улс төрийн зөрчилдөөний тухай дахин нэгийг бодогдуулсан юм хэрэг байт юм байлээ. За тэгээд нэвтрүүлгийн ихэнд бол энэ Махатма Гандигийн амьдрал улс төрийн замлын тухай ярихаас арга бол байхгүй. Яг тэгэхээр энэ хүний одоо амиа алдах шалтгаан болж өгсөн байгаа. Махатма Ганди гэж хүний одоо жинхэнэ нэр бол Мохандас Карамчанд Ганди гэдэг нэртэй байна. За энтхэгийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэгч, удирдагч, хүчирхийлэлгүй эсэргүүцлийн философийн үндэслэгч байсан бөгөөд одоо түүний амьдрал улс төрийн үзэл бодол дэлхий дахны улс төр одоо нийгмийн одоо хөдөлгөөнд онцгой нөлөө үзүүлсэн гэж бол үзэгддэг ийм хүн байгаа. За Ганди 1869 оны 10 сарын 2-нд энтхийн баруун хэсэгт орших Порбандар хотод одоогийн Гужарат мужид төрсөн байна. За түүний аав нь Карамчанд Гандийн тухайн бүс нутагтаа юм жижиг ноёдын ордонд ерөнхий сайд хийдэг ийм хүн байсан. За гэр бүл нь бол дундаж давхаргын хиндүү шашинтай жирийн нэгэн гэр бүл байжээ. За ээж нь Путлебай гэж хүн гүн ийм шашинлаг хүн байсан гэж байгаа. За тэгээд одоо ээжийнх нь энэ хүмүүжил нь одоо Гандигийн ирээдүйн одоо юу гэмдэ хүмүүжил, ёс суртахуун, үзэл бодолд нь гүн гүнзгий нөлөөсөн юм баамаа. За одоо Гандигийн өөрийнх нь дэлхийд дахинд танигдсан хүчирхийлэлгүй байдал хүчирхийлэлгүйгээр эсэргүүцэл үзүүлэх. За тэгээд цагаан хооллолт, өөрийгөө цэвэрлэх нь мацаг барилт гэдэг юм уу. Энэ бүхнийг нь бол Жайнизм гэж нэрлэдэг юм байна. Ийм үзэл суртал гэж үздэг юм байна. За энд бол яалтчгүй ээжийнхэн шашинлаг байдал нөлөөсөн гэж бичсэн байт юм лээ. За тэгээ Ганди бол багасаа их даруу төлөв дуулууртай хүү байсан бөгөөд за өсвөр наснда нууцаар юм тамхи татаад мах идэх зэргээр юм хэрэндээ сахилга гутаж явсан байт юм байна. За тэгтээ хожим нь бол эдгээр үйлдэлүүдтэй үнэхээр гимшиж үнэн зөвийг эрхэмлэх энэ зарчмыг баримталж амьдрах болсон юм байна. За Махатма Ганди 13 наснда гэрэлсэн байт юм лээ. За тэгээд 1887 онд Бомбай их сургуульд би одоо үзэгчлээс ууж тухайд энэ энтхэг хил дээр хин газар усны нэр хүмүүсийн нэрийг буруу дуудаж гайлыг энтрийн буруу дуудаж иж буруу уншиж магадгүй уучлаарай тийм. За Бомбайн их сургуульд эсэлтийн шалгалт өгч тэнцээд за хуульч болохоор шийдээд 1888 онд Англи руу явсан. За Лондонд очиод Иннер Темпл сургуульд сураад 22 наснда буюу 1891 онд хуульчийн мэргэжлийн шалгалт өгөөд ингээд хуульч болсон юм байна.
За Англид байхдаа цагаан хооллолт шашны сургаалууд тий энэ дундаа одоо энтгийн үндсэн одоо юу гэмээрийн Библи нь болсон Бхагавад Гита гэж ийм судар байдаг юм байна. За энэ судрыгаа за Библи, Коран, Буддагийн зэрэг энэ сургаалуудыг илүү анхаарч, уншиж, судалж өөрийгөө юм боловсруулж ирсэн байдаг юм байна. 1891 онд энтгэгт буцаж ирээд хуульчаараа ажиллахыг бол оролцсон боловч амжилтгүй байгаад байсан учраас 1893 онд Өмнөд Африкийн Натал мужид руу энтгэгийн нэгэн худалдааны компани ажиллаар очсон ба. За ингээд Өмнөд Африкт очсон байх үедээ арьс өнгөөр ялгуурлах үзэлтэй ихээхэн тулгарсан. За ялангуяа энтгэг болон хар арьс хүмүүсийг автобусанд, галт тэргэнд суухыг хориглох ч гэдэг юм уу. Ер нь арьс өнгөний үзэл ялгуурлан гадуурхах үзэл Өмнөд Африкт маш их байсныг хараад ер нь энтгэг цагаачдын эрхийг хамгаалахын төлөө өөрийн амьдралаа зориулахаар энэ талаар эрхийг хамгаалахаар тэмцэл өрнүүлэхэд эргэлт буцалтгүй шийдсэн байт юм байна. За ингээд 1893-аас 1914 оны хооронд Өмнөд Африкт амьдарч арьс өнгөөр ялгуурлах хуулиудын эсрэг хүчирхийлэлгүй тэмцэл буюу үүнийг нь одоо сатьяграха гэж нэрлэдэг юм. Энэ арга гэсэн үг. Энэ аргыг боловсруулсан байдаг юм Өмнөд Африкт амьдарч байхдаа. За энэхүү тэмцлийнхаа хүрээнд тэр энтгэгчүүдийн эрхийг хамгаалахын тулд одоо маш ихээр үлсгэлэн зарладаг байсан юм байна л да. Үе үед эсэргүүцэхдээ хүчирхийлэлгүй эсэргүүцэл буюу өөрийнхөө эсэргүүцлийг илэрхийлэхдээ үлсгэлэн зарлж анхаарал татах маягаар ингэж тэмцлээ илэрхийлж гаргадаг байсан байгаа. За энэ үзэл бодлосоо бас энэ тэмцлээсээ болж шоронд бол орж исэн. За энэ үеэсээ шашин хоорондын эв нэгдэл за өөрийгөө төвчээртэй байлгах зарчим гэсэн үзэл санаагаа улам бэхжүүлсэн байт юм байна. Ингээд 1915 онд энтгэгт буцаж ирээд энтгийн үндэсний конгресс буюу Indian National Congress гэдэг намд элсэж орсон. Дэлхийн 1-р дайны үед Британиг дэмжижсэн ч гэсэн дайны дараа Британийн колоничлолын эсрэг тэмцлийг өрнүүлсэн байдаг. Британч нөгөө энтгийг колоничилдаг байсан шүү дээ, тийм. Яг энэ үеэр гэсэн. За ингээд энтгэгт буцаж ирснээсээ хойш Ганди Британийн колоничлолын эсрэг гол удирдагч нарын нэг болсон. 1920-оос 1922 онд Non-Cooperation Movement буюу орчуулах юм бол хамтран ажиллахгүй байх хөдөлгөөн гэдгийг өрнүүлээд Английн эд барааг бойкотлох, Английн сургууль одоо суралцахгүй байхыг уриалах, за шүүх хууль дүрмийг нь дагахгүй байхыг уриалах болсон байт юм байна. За энэ дундаас хоёлаа одоо маш олон одоо улс төрийн үйл ажиллагаа хийж, улс төрийн үзэл баримтлал гэдэг юм. Энэ хүний талаар түүхийг бол яриад дуусахгүй. Гэхдээ хоёлаа энд нэг үйл явдлыг яалтчгүй онцлон ярихаас үр аргагүй. 1930 онд Salt Marsh буюу давсны жагсаал гэдэг жагсаалыг зохион байгуулснараа энэ хүн дэлхийд танигдсан байдаг. Энэ нь одоо ямар учиртай юм гэхээр Английн давсны монополчлалын эсрэг тэмцлээ илэрхийлж 387 км газар 24 хоногийн турш алхаж одоо ингээд таяга тулаад одоо алхаад би чам түрүүнд асуусан шүү дээ, ямар өшөө байдаг юм. Тэр чинь яг тэр алхаад явж байгаа яг тэр дүр төрхөн гэсэн үг байхгүй. 24 хоногийн турш алхаад за энэ жагсаалдаа олон мянган хүнийг татаж оролцуулж чадсан. Энэ хөдөлгөөн нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж бол чадсан байдгийм байна. За энийг нь одоо хүчирхийлэлгүй эсэргүүцэл тэмцэл гэдгийн жишээг нь тодор харж болж байгаа. За энэ нэг шалтгааны одоо жагсаал энэ хүнийг алдар нэрд хүргэсэн гэх юм уу, нэр хүндэд олонний танил болгоход нөлөөсөн жагсаалынх нь бас нэг өөр шалтгаан болвол Civil Disobedience Movement гэдэг одоо иргэний дуулуургүй байдлын гэх юм уу хөдөлгөөн одоо
тухайн үед ингээ хүчин төгөлдөр мөрдөгдөжсэн зарим нэг хууль тогтоомжийг мөрдөхгүй байхыг уриалжсэн юм хөдөлгөөн юм байна л та. Энэ хөдөлгөөндөө Гандигийн үлгэр дуурайллыг дагаж илүү олон хүнийг хамруулахад түлхэж өгөх зорилготой байсан юм байна. За Ганди энэхүү жагсаалаа өөрийн итгэмжт 78 сайн дурын хүнтэйгээр анх эхлүүлсэн. За жагсаал нь Сабармати ашрам гэдэг нэм сүм маягийн бэлэм. Ашрамаас тухайн үед одоо Навсари гэж нэрлэгддэг байсан Данди гэдэг газар хүртэл 387 км буюу 240 миль газар үргэлжилсэн. За энэ газар нь бол одоо Гужарат мужид байт юм байна. За тэдний замд бол олон мянган энтгэгчүүд нэгдсэн. Энэ хөдөлгөөн одоо 1930 оны 4 сарын 6-ны өглөө 8 цаг 30 минутанд эхэлсэн байдаг юм байна. За энэ яагаад одоо энэ хүнийг дэлхийн нийтийн анхаарлыг татахад хүргэсэн бэ? Давсны жагсаал гэж нэрлэдэг байгаа шүү дээ, тий? Давсны жагсаал. Яагаад давсны жагсаал юм бэ? 1882 онд энтгийн давсны тухай хууль буюу одоо India Salt Act гэж одоо хууль байсан юм байна. Энэ хууль нь бол Британийн засгийн газарт энэ давс цуглуулах, үйлдвэрлэх, худалдаалах ийм завуу монопол эрхийг олгосон. За яг нутгийн энтгэгчүүдийг ямар нэгэн зөвшөөрлгүй лицензгүйгээр давс олборлох, үйлдвэрлэх, цуглуулах, худалдаалахыг хоригдсон ийм хууль бол байсан юм байна. Тэгэд энэ Британий колоничлын үед бол энэ давсны хууль нь одоо энэ колоничлын гол орлогын их үүсвэр нь болж исэн байгаа байхгүй. Тэгээд энэ хуулиараа одоо давсан дээр маш өндөр татвар ногдуулаад зөвшөөрлгүй үйлдвэрлэсэн тохиолдолд хатуу шийтгэх заалт оруулсан байсан. Энэтхэг ядуу ард түмэнд бол маш их дарамт учруулдаг байсан гинэ. Давс бол ингээд яаж ч удсан те өдөр тутмын хэрэглээ давсгүйгээр ер нь бол байхад маш хэцүү. Тэгээд тийм учраас энэ энтгийн бүх давхаргын ард түмэнд нөлөөлж исэн гэсэн. Тэгээд одоо Британийн колоничлын шудраг бас байдлыг бол энэ хууль маш тод харуулж өгч байгаа тий. За ингээд жагсаал үргэлжилж явсаар түрүүн хэлсэн тэр Данди гэдэг газарт очиод ууршуулах аргаар давс гаргаж авсан юм байна. Одоо нөгөө олон мянган хүн жагсаад очсон байгаа шүү дээ. Ингээд давсаа гаргаж авсны дараа Ганди өмнөд зүгийн эргийн дагуу үргэлжлүүлэн яваад замдаа давс хийж хурал цуглаанууд дээр үгээ хэлсээр л явсан юм байна. За яг энэ үеэр нь түүний конгресс нам нь Гандигаас өмнө зүгт 40 км-т орших газар ийм давсны үйлдвэрт мөн ийм хүчирхийлэлгүй эсэргүүцэл зохион байгуулахаар төлөвлөсөн байсан гинэ. Гэтэл яг энэ эсэргүүцлээс хэдхэн хоногийн өмнө буюу 1930 оны 5 дугаар сарын 4-өөс 5-ны шилжигшүн Ганди баривчлагдсан нь олон нийтийн хэвлэл мэдээл сонин мэдээний сугуудаар дамжуулагдаж дэлхийн нийтийн анхаарлыг татсан. За ингэснээрээ энтгийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг дэлхийн нийт анхаарч харах болсон юм. За тэгээд энэ давсны татварын эсрэг тэмцэл бол бараг 1 жил гаруй үргэлжилсэн. За үүнтэй холбогдуулаад нийт 60,000 гаруй энтгэгчүүдийг барьж хорж, цагдаж, шоронд хорж исэн. За тэгээд энэ түүх бол маш урт төв. Тэгээд товчлоод хэлэхэд Ганди шоронгоос суллагдаад Лорд Ирвинтэй хилцээр хийснээр энэ давсны татварын эсрэг тэмцэл дууссан байдаг юм байна. За тэгэхээр яг тэр давсны жагсаал хийж явах үеийн дүр төрхөөрөө манай Улаанбаатар хотод нэг төгшөөнд үрд дурсагдан үлдсэн байдаг байх нэ. Тийм байна. За Махатма Ганди мөн 1942 онд Quit India Movement буюу энтгэгээс гар гэдэг одоо ийм хөдөлгөөнийг өрнүүлээд Британиг шууд энтгэгээс гаргахыг шаардаж бас дахиад шоронд хоригдсон байдаг. Дэлхийн 2 дугаар дайны дараа энтэг 1947 онд хэдийгээр тусгаар тогтнолоо олсон ч гэсэн Пакистантай хуваагдсан байдаг. За энийг бол бас хэргийн товч нэвтрүүлгийн өөр нэг дугаар дээр маш дэлгэрэнгүй энтгэг Пакистаны маргааныг ярихдаа ярьсан байгаа.
За тэгээд энээс болоод ингээд хинду мусульман гэдэг ийм шашны асар том хуваагдал үүссэн. За үүнээс болоод маш их цус асруулсан хүчирхийлэл бол гарсан. За энэ хуваагдал нь 1947 оны 8 дугаар сарын 15-нд нас эхэлсэн бөгөөд одоо хэдэн сая хүн шилжин суурьсан, олон зуун мянган хүн шашны зөрчилдөөний улмаас амь насаа алдсан. За энэ үйл явдал бол Махатма Гандиг маш гүнээ цочирдуулсан. За Ганди энэ үйл явдлыг одоо миний сүнсний үглээ гэж нэрлэж исэн юм. За тэгээд Ганди Дели хотод 1947 оны 9-р сараас эхлэн амьдарч одоо энэхүү цус асгаруулсан хүчирхийллийг зогсоохын төлөө ажиллаж исэн гэж тэмдэглэгдэн үлдсэн байна. За Ганди энэхүү хуваагдлыг эсэргүүцэж шашин хоорондын нэгдлийг урайлж, өлсгөлн зарлаж, тэг хүчирхийллээс бол сэргийлхийг оролдож исэн. 1948 оны 1 сарын 13-нд одоо энтхийн засгийн газрыг Пакистанд 555 сая рупи төлөхийг шаардаж өлсгөлн зарласан бас. Одоо энэ хүн чинь өөрөө хинду шашинтай энтхэг хүн байгаад байгаа шүү дээ. А яг энэ өлсгөлөнгөөр бол Пакистанд 550 сая рупи төлөө буюу Пакистаны одоо мусульман шашинтнуудын эрхийг бас бид харах ёстой, бид хамгаалах ёстой. Аль талдаа бид нэг цус асгаруулж ийн үзэн ядалт маш их байна гэсэн үүднээсээ одоо аль талд нь шудраг байдлыг тэнцвэржүүлэхийн тулд Пакистан 550 сая рупиг төлөө гэж энэ хүн байр суурьтайгаар өлсгөлн зарласан юм. За энэ нь бол ерөөсөө нөгөө хинду одоо шовинистуудыг бол Гандигийн эсрэг дайсан болгосон. Хэлгэнсэн тий маш их уурыг нүргэсэн. За уг нь Ганди чинь энэ хүчирхийлэлгүй тэмцэл энэ шашин хоорондын эв нэгдэл. За ялангуяа энэ мусульманчуудын эрхийг бид нар мартахгүй хамгаалж бас байх ёстой гэдгийг байнга ярьж хэлж байсан нь одоо хинду радикалуудад юу гэж ойлгогдсон гэхээр за Махатма Ганди бол мусульманчуудыг илүү дэмждэг, энтгэгээс урвсан хүн, эх орноос урвсан хүн гэж үзэх юм маш том шалтгаан болсон. За тэгээд энэ нь бол эцэстээ түүний аминд хүрэх юм санаархал болж түүний амь насыг хөнөөхөөр хэд хэдэн удаагийн халдлага болж байсан түүхтэй тийм байна. За хоёлаа нэг хамтран ажиллагчаа танилцуулж байна. За тийм бөмбөг дэлбэлсэж үзээ тэгээд болоогүй тэгээд 10 хоногийн дараа ч илүү дахиж оролдоод тэгээд үхдэг тийм ээ. Тэгээ яна спойлтчлаа уучлаар. Тэгэл хөрөнгөө ярьж гинөө. За өнөөдрийн дугаарыг спортын офицыг Америкаас Заяа спорт шоп ивент итгэж байгаа. За манай од мөндрийн хөтлөгч спортын тайлбарлагч Бат Заяа маань яг оригинал Америкаас авчирдаг, Англиас авчирдаг юм спортын офицны дэлгүүр ажилуулдаг. За ер нь бол манай сонсогчид сайн мэдэх бах. Одоо юуны хажууд Новотелийн хажууд хуучин байрлаж исэн бол харин Заяа маань спорт дэлгүүрээ нүүлгээд юуны тасганы явааны яг хажууд очсон байж байгаа. За тэр чинь ямар төв маргад төв гэдэг тэнгисээс баруун тишээ явахаар юунаас гисэр сүмээс юу руу явах замд Баянбүрдийн тойрог явах замд энэ шин дэлгүүртээ орсон. За маргад худалдааны төвийн 4 давхарт байрлаж байгаа. За Заяагийн дэлгүүр нь нэг онцлог нь юу гэхээр Америкт нөгөө нэг хямдрал зарласан үед нь ч юм уу тэр Black Friday болж байхад нь ч юм уу тийм хямдхан үнээр браануудаа татаад авчдаг юм байлээ. За тэгэхээр нөгөө нэг яг нөгөө жинхэнэ үнээсээ хамаагүй хямдхан болохоор бараг нөгөө нэг жинхэнэ үнэтэйгээ дүүх одоо тийм үнээр Монголынхаа хэрэглэгчд худалдаалдаг ийм онцлогтой гоё ийм онцлогтой дэлгүүр байж байгаа. За тэгээ Америкаас тэгээ Англиас болохоор бүгдээрээ оригинал яг гоё одоо браанууд нь ирдэг. За тэгээ зөвхөн хин юунаас спортын офицер зогсохгүй тэнцээ одоо витаминууд байна. Тэгээ өөр юу юуч байдаг үлээ бас куртэг энэ төр зөндөө гоё юм байдаг юм байлээ. Тэгээ манай од мөн дахин ч ихсад тэднийхээр байн гүйцэлж байгаа. Одоо байн гүйцэлгч нь одоо манай Марат байж гин. Тэгээ хаанач өмсөд идэв баахан пүүзл аваад идэх юм. Тэгэхээр одоо их чанартай гоё бүтээгдэхүүн зардаг учраас заяаг хадл хүртэх дуртай байдаг юм. Та бүхэн ч гэсэн одоо очиж үйлчлүүлээрэ. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд түрүүнд дурдсан Махатма Гандигийн амь насыг хөнөөх гэж нийтдээ 5-7 удаа халдлага
хийсэн. За эндээс 5-7 удаагийн халдлагаас өөрөөр хэлбэл амьд гарсан гэж зарим их сурвалжууд тэмдэглэн үлдээсэн байдаг юм байлээ. За үүнээс хоёлаа 2 жишээг нь л ярьж өгье. За 1944 оны 7 дугаар сард за зарим их сурвалжид бол 5 дугаар сар гэж тэмдэглэсэн. За ихэвчлэн 7 дугаар сар гэсэн байлээ. За Панчганы гэж газар тийм халдлаганд өртсөн юм байна. За Ганди агаахан одоо ордонд хоригдож байгаа суллагдсны дараа эмчлүүлэхээр амарч яхад нь Пуна хотоос автобус түрээслэн ирсэн Натурам Годсе гэж нэртэй одоо хүн тэргүүтэй 18-аас 20 тонны бүлэг хүмүүс Гандигийн эсрэг жагсаал зохион байгуулж уриал оозон бариад хашгирч эхэлсэн байна. За ингээд Гандиг орой залбирлаа үйлдэж явах үеэр нь Годсе хутга бариад дайрсан боловч одоо ойр хойхон хүмүүс барьж аваад хутгийг нь булааж аваад ингээд зэвсэггүй болгож чадсан. За энэ үед нь Ганди бол маш тайван байж Годсыг уучлаад Годсэд санал тавьсан байна. Надтай хамт 8 хоног ингээд хамт байгаач ээ. Тэгээд 8 хоног надтай ярилцаач ээ. Ингээ бие биенийгээ ойлголцъё гэж санал болгосон боловч Годсэд татгалцсан. За ингэхэд нь Ганди за би чамайг цагдаад мэддэхгүй гэд уучлаад суллаад явуулчихдаг. Ерөөсө цагдаад мэддэггүй ингээ зүгээр явуулсан гэсэн. За үүний дараа 1944 оны 9 дугаар сард Ганди Севаграм гэдэг газар байдаг сүмэд байхдаа за Мухаммад Али Жина гэж хүнтэй уулзахаар за энэ Мухаммад Али гэдэг нь бол Пакистаны үндэслэгч за тус улсын одоо Пакистаны анхны генерал губернатор гэсэн бэлээ ийм хүн байсан юм байна. За энэ тгийн одоо мусульман улс төрч ийм хүн. За энэ хүнтэй уулзахаар Бомбай хот руу явах гээд байж ижээ. За энэ үед нь Годсе Татэ гэж хүмүүсээр нөгөө нэг түрүүний сая халдлага үлддэг Годсе чинь дахиад ингээд удирдуулсан хүмүүс сүмийн хаалгыг хаагаад жагсаал зохион байгуулад Гандиг гаргахыг нь хоригдсан байна. За тэгээд Годсе дахиад хутга бариад Ганди руу дайрсан боловч одоо ойр хавьдан байсан хүмүүс дахиж барьж аваад хутгийг нь булаагаад дахиад зэвсэггүй болгож чадсан. За энэ удаад бол тэд нэр Годсыг цагдаад барьж өгсөн ч гэсэн одоо Ганди суллаад явуулаач гэдэг хүсэлтийг дахиж гаргасны одоо үндслээд цагдаа нар Годсыг суллаад дахиад явуулчихдаг. За тэгээд цагдаагийн бүртгэл тоо юу гэж үлдсэн байдаг вэ гэхээр одоо энэ халдлага үлдсэн хүмүүсийг бүгдээрээ маш хүнд зэвсгэлсэн байсан. За гол зорилго нь бол Махатма Гандигийн Жинатай уулзахыг одоо зогсоох гол зорилготой байсан гэж тэмдэглэсэн байдаг юм байна. За энэ хоёр жишээнээс харахад энэ Годсе гэдэг тэ Натурам Годсе гэж хүний одоо Махатма Гандигийн эсрэг тэрийг үзэн ядалтыг бол харж болохоор байгаа тэ энэ хүний үзэл бодлыг нь гадарлаж болохоор байна. Одоо үнэхэрийн бүр үзэн ядсан яаж ч ойлголцохгүй хэмжээнд хүрчихсэн дургу болсон хүн байгаа байхгүй. За тэгээд энэ Натурам Годсе гэж хүн хэм бэ? 1947 оны одоо энтгэг Пакистаны хуваагдлын үед одоо маш олон хинду радикал улс төрийн юм олон жижиг за том жижиг бүлэглүүд бол үүссэн. За энэ бүлэглүүд Махатма Ганди тэр пакистанчуудад тэр 500 сая рупи төлөх ёстой гэж байр сууриа илэрхийлснээс хойш бүгдээрээ Махатма Гандигийн эсрэг болцоосон. За Натурам Годсе бол яг тэдний нэг хүн байсан. За 37 настай Махараштра мужийн Пуна хотын иргэн ийм хүн байсан юм байна. За энэ хүний үзэл бодлоор бол Гандигийн энэ хүчирхийлэлгүй эсэргүүцэл гэдэг энэ үзэл баримтлал бол хиндүүчүүдийг маш сул дорой болгож байна гэж үздэг байсан хүн. За түүний бодлоор бол Ганди Пакистаныг дэмжиж энтгэгээсээ эх орноосоо урвсан хүн. Тиймээс Махатма Гандиг устгах ёстой гэж итгэдэг ийм хүн байсан. За одоо ингээд хуйлдааныхын талаар ярьж үгүй одоо яг Махатма Гандиг амь насыг нь хөнөөсөн хэрэг рүү хойлоо орж байна. Хэргийн гол эзэн хэдийгээр одоо энэ Натурам Годсе гэж хүн байсан ч гэсэн ганцаараа бол байгаагүй. Олон хүн
хүн нийлж юм төлөвлөсөн юм хуйлтааны үр дүн байсан гэж бол хэлж болно. За түүний хамтрагч нь бол Нараян Апте гэж хүн байгаа. Энэ бол Готсигийн найз, Хинду Раштра сонины редактор юм хүн байгаа. За тэгээ Гопал Готси гэдэг энэ Натурам Готсигийн дүү. За тэгээд Дигамбар Баажэ гэдэг хүн байгаа даа. Энэ тэгээд бас өөр дахиад энэ дөрвөн хүн нэрийг нь уншихад аюу хэцүү байсан болохоор зүгээр дөрвөн хүн гэж байна. За тэгээд ингээд ийм хүмүүс нийлээд хуйлдаан зохион байгуулсан байна. Яаж Махатма Гандиас ангижрах вэ гэдэг төлөвлөгөө. За хожим нь бол энэ Дигамбар Баажэ гэж хүн нь бол эднэрээсээ урвдгалтай тэрийг нь жоохон байж ярьжгүй. За тэдний хуйлдаан 1947 оны 12 сард хэлжээ. Бид нэр ингээд дээлэд цуглараад нууц нэрээр зочид буудалд байрлаад тэр буудалдаа нэлээд олон төрлийн буу зэвсэг цуглуулж гисэн байна. Гарнаад, тесрэх бодис зэрэг одоо зэвсэг цуглуулж гисэн. За ингээд бол анхны халдлагаа 1948 оны 1 сарын 20-нд Бирла хауст болсон нэг юм мөргөлийн уулзалтын үеэр үйлдсэн байдаг. За тэд нэр Гандиг дагаад түүний үг хэлжсэн цэцэрлэгт хүрээлэнд очсон. За тэд олны дундаас ингээд нэг нь ингээд гарнат шидээд тэгэд энэ чанга дэлбэрэлтээс нь болоод олон хүн айж цочоод урилж хашгираад ийшээ тийшээ тарж бутрын штэ тэ. Ингээд эмх замбраагүй байдал үүсэх үед нь Махатма Ганди одоо илтгэгчдийн энэ тавцан дээр ингээд ганцаараа ингээд суугаад бол үлдсэн байгаа. За ууг нь бол яг эдрийн төлөвлөгөө ёсоор бол яг ингээ хүмүүс тараад Махатма Ганди ганцаараа суугаад үлдэх үед нь хоёр дахь гарнатаа шидээд дэлбэлж алах хэрэгтэй байсан. Гэсэн чинь нөгөө нэг энэ Баажэ гэдэг нөхрийнх нь зориг нь дутсан юм уу яасан те айгаад хоёр дахь гарнатаа шидээгүй нөгөө зугчжсэн олон хүмүүстэй нийлээд дунд нь ороод ингээд өөрөө зугтаад алгуулцдаг. За тэгээд өөр нэг хүн баригдсан ч гэсэн цагдаа нар бол энэ дээр нэх юм ач холбогдол өгөөгүй одоо энэ хэргийг төлөвлөсөн хүмүүсийн араас ч нэх яваагүй ингээд бол орхисон байна. За тэгээд яг энэ эхний халдлага нь амжилтгүй босноос хойш Готси шийдвэр гаргаж би ганцаараа ер нь энэ ажлыг дуусгана гэж шийдсэн байт юм байна. 1948 оны 1 сарын 30-ны хар өдөр. За тэр өдөр бол тэ 48 оны 1 сарын 30-ны өдөр Махатма Ганди 78 настай байсан. За тэр өглөө нөгөө Бхагавад Гита гэдэг нь Махабхарата туйлсын юм нэг хэсэг болох юм 700 шүлэгтэй юм хинду шашны судар ном юм байна. Тэгээд энийг ингээд нөгөө аудиогоор ч юм уу сонсдог юм шиг байна. Тэгээд энийг ингээд сонсоод энэ конгрессийн дүрмийг шинжилж нийтлэхийг өөрөө маш их хүсдэг байсан юм байна. Тэрэн дээрээ бол маш шаргуу ажиллаж исэн. За тэрийг бас үргэлжлүүлж хийгээд өдрийн хоолоо идээд унтаж амраад ер нь бол их л тайван амгалан өдөр эхэлсэн байна. За ингээд үдээс хойш нь болохоор Валабе oh my god уншихад ямар хэлсэн. Валабе Пател гэж хүнтэй бол уулзаар тохирсон байсан юм байна. За энэ хүн бол энэ энтгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч юм удирдагч бас их алдартай энтгийн Iron Man гэдгээр алдарсан юм хүн байдаг юм байна. За энэ хүнтэй уулзаад 17 цагт юм цаашаа залбиралдаа явсан байна. Ингээд залбиралдаа явахдаа өөрийн ач охин бас тэгээд нэг өөрийн нэг дагалдагч нартайгаа хамт алхаж явсан. За энэ үеэр нь ач охин Манубен Ганди тандаад хэлсэн байгаа. Энэ Катяварын хоёр удирдагч ингээд тантай уулзмаар байна гэж байна. Та уулзах юм уу гэд асуусан чинь Ганди хошигноод за хэрвээ би амьд үлдэх юм бол залбирлын дараа надтай хамт алхангаа ярилцаж болох юм аа гэж тэдэнд хэлээрэй гэд хариулсан байт юм. Энийг нь ач охин хожим тэмдэглэлтэй дурсан үлдээсэн байдаг. За ингээд түүний байрлаж исэн одоо Бирла хаусын цэцэрлэгт нь залбирал болж исэн.
За яг энэ үеэр нөгөө Натурам Годсе чинь ийм хаки хувцас өмсөд олны дундуур нэвтрээд Гандигийн нөгөө ач охин манууг түлхээд Гандигийн өмнө гараад ирдэг. За ингээд Годсе яг урд нь ингэж зогсож гарч ирээд гараа өргөөд ингээд толгоогоо бүхэлгөөд намасте гэж хэлээд 4 удаа Ганди руу бууддаг. За ингээд 4 удаа буудснаас сумнууд нь бол Гандигийн цээж, гидс, гуйруу онсон. За Ганди Hey Ram гэж хэлээд ундаг. За энэ яг энэ үйл явдал бол хүмүүс янз бүрээр анализ хийж бол яг энэ сүүлийн хэдхэн секунд 3-4 секундын дотор болж байгаа юм байдаг шүү дээ багшхоо. Тэгэхээр энийг ингэж маш олон янзаар анализ хийж бичсэн, судалсан, тайлбарласан байдığım билээ л дээ. Энэ Годсе Махатма Гандиг буудахынхаа өмнө намасте гэж хэлээд ингэж дохио зангаа илэрхийлж байгаа нь яг ямар учиртай байсан бэ гэдэг дээр ер нь бол ихэнх хүмүүс түүнийг хүндэтгэж байгаагаа одоо илэрхийлэх зорилготой байсан гэж одоо түүхэн их сурвалжууд дээр бичиж үлдээсэн гэдэг юм байна. Одоо энтгэг ёсонд бол тэ ингээд намасте гэсэн энэ дохио зангаа нь бол ингээд энтгийн соёлдоо энэ хүндэтгэлээ илэрхийлж байгаа юм ердийн л юм арга гэх юм уу те заншил юм байна л да. Хүндэтгэж байгаа хүндээ ингэж ёсолдог. За тэгээд энэ үйлдэлээрээ Натурам Годсе юу харуулж байна гэхээр Гандигийн өмнөх үйл хэргийг нь за ялангуяа энтгийн тусгаар тогтнолын төлөө хийсэн хувь нэмрийг нь үнэ хүндэтгдэг байсан ч гэсэн Гандигийн исламын шашинтнуудын эрхийг хамгаалах гэсэн оролдлого бодлогыг нь хүлээн зөвшөөрч чадаагүй. За чадаагүй нь одоо ингээд аллах үйлдэлт нь саадуулж чадаагүй шүү дээ тий. Хэдийгээр хүнддэг байсан ч гэсэн одоо исламчуудыг дэмжиж байна гэдэг итгэл нь илүү дамгай төрсөн гэж хажууд дүгнэгдсэн байт юм. За харин Махатма Ганди одоо яг тэр хөтгийн унахта Hey Ram эсвэл одоо Hey Ram юм уу эсвэл Hey Ram юм уу ямар ч гэсэн нэг Hey Ram гэж хэлсэн гэдэг. Энэ ямар учиртай үг юм бэ гэхээр одоо түүний шүтдэг энэ бурхан Рамыг одоо хинду шашны бурханыг дуудсан хэллэг юм байна. За Ганди бол насан туршдаа энэ Раманама тэгээ Рамын нэрийг нь одоо давтан хэлхийг өөртөө дадал зуршил болгочихсон ийм хүн байсан. За тэгээд өөхөх мөчтөө би Hey Ram гэж хэлхийг хүсдэгэ гэж өөрөө бүр урд өмнө ярьдаг байсан гэж. За тэгээд энэ Рамыг ингэж дуудаж байгаа нэг ясандаа ингэж гэгэрх тэгээ гэгэрэлд хүрэх одоо өөрийгөө олох. За тэгээд бас нэг одоо юу гэдэм дэ одоо нэг эмчилгээч гэхэд таашаа ер нь бол юм өөртний юм тус нэмэртэй гэгэрлэг сүнслэгэл юу зүйл гэж үздэг байсан юм шиг байна. Гэхдээ яг энэ үгийг яг хэлсэн хэсгээр бас зарим их сурвалжууд маргадаг юм байна. Одоо Гандигийн туслах энэ Манубен Манубен гэж хүн. Тэгээ Гандигийн тухай өдрийн тэмдэглэлдээ түүнийг яг буудуулчаад унахтаа энэ үгийг хэлсэн гэж тэмдэглэсэн байдаг ч гэсэн бас ойр хавьдан байсан зарим хүмүүс бол ерөөсөө тэгж хэлхийг нь огт сонсоогүй гэж бас ярьдаг юм байна. За гэхдээ л одоо ихэнх түүхэн их сурвалж намтар судлаачид үүнийг одоо Гандигийн сүнслэг итгэл үнэмшилтэй холбож тайлбарлахыг хүсдэг. За энэ нь улс төрийн хувьд ч гэсэн Гандигийн дүр төрхийг нь бас ингэж хожим түүхэнд бэхжүүлэн үлдээхэд ч гэсэн одоо ач холбогдолтой гэж үздэг байж магадгүй гэсэн мэдээлэл бас байна лээ. Ямар ч гэсэн одоо хэлсэн үгүйг нь мэдхгүй тийм байдлаар тэмдэглэн үлдсэн байна. За ингээд Махатма Ганди харамсалтайгаар буудуулсны дараа хамт явсан одоо өөрийнхөө хүний гар дээр унаад маш их хэмжээний цус алдаж эхэлсэн.
За нэг туслах нь эмнэлэг рүү маш олон удаа залгасан ч гэсэн огт тусламж бол авч чадаагүй. Тэгэхээр нь бүр ингээд тэр Wellington гэдэг эмнэлэг рүү биечлэн очоод ч гэсэн одоо хүн явуулж очоод ч гэсэн бас ингээд тусламж авч чадаагүй юм билээ харамсалтай. За тэгээд ач охин Манубэн болон маш олон хүмүүс тэнд цугларсан байсан хүмүүс Махатма Гандиг нэг гар дээрээ өргөж тэврээд ингээд нэг өрөөнд оруулж хэвтүүлээд бүгдээрээ ингээд бахаг аваад гитагаа бол уншиж исэн. За ингээд байж ах үед нь хурандаа Бахар Гава гэж хүн ирээд энэ өдрийн 18 цаг тэгтэг минутанд Махатма Гандиг нас орлаа гэж зарласан байт юм байна. За тэгээ яг энэ аллах басны дараа нөгөө Натурам Годсе гэдэг энэ буудсан хүн бол ерөөсөө огт зугдахыг оролдоогүй. Харин ч байсан газараа зогсоод цагдаа дуудаа гэж хэлээд зогсож исэн байна. Мэдээж тэнд цугласан олон маш их цочирдоод Годсыг барьж аваад бөөнөрөө нийлж зодоод ингээд цагдаад бол хүлээлгэж өгөхт нь Натурам Годсе бол шууд хэрэгээ бол мэдээж хүлээсэн байдаг. За энэ үйл явдал бол ингээд энтгийг тэр дараа цочроосон үйл явдал болсон. Энтгийг Нехрүү радиогоор одоо бидний амьдралын гэрэл унтарлаа гэж зарлаад одоо дэлхийн маш олон улсад гашуудл зарсан байдаг. За ингээд мөрдөн байцаалт бол тэр дараа эхэлсэн тодорхой. Годсе шууд газар дээр баривчлагдчихж байгаа. За цагдаа нар энэ Годсегийн энэ өмнөх нөгөө үлдчихсэн хэдэн удаагийн халдлагууд байна шүү дээ тийм. Иннээс нь улбалаад түүний хамтрагч нарыг нь бас хамт шалгаж хийсэн байдаг. За тэдгээр хамтрагч нараас нь нөгөө түрүүнд нөгөө айгаад цуцчдаг Баажэ гэдэг нөхөр шүү дээ тийм. Энэ хүн бол ингээд тэр хамт хуйлдчихсэн нөхдүүдийнхаа бүх нууцыг ингээд дэлгэрэнгүй ярьж өгсөн байдаг цагдаа нарт. Хэрхэн буу гарнаа зэвсэг цуглуулж исэн, хэрхэн нууц уулзалтууд хийж исэн, юу ярьж исэн, хэн ямар үүрэгтэй байсан ч гэдэг бүх асуудлуудыг дэлгэрэнгүй ярьж өгөөд одоо эннийхээ хариуд 1948 оны 6 сард ингээд өршөөл авсан байдгийм байна. За одоо энэ аллагын мөрдгөн шалгалт бол ерөөсөө ингээд Натурам Годсыг баривчилснаар огт зогсоогүй. 5 сарын турш үргэлжлээд хэдэн зуун хүнийг шалгасан юм маш өргөн хүрээний мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байдаг юм. За олон нийтийн зүгээс ч гэсэн энэ өмнөх одоо Махатма Гандигийн амь насыг хороох гэсэн оролдлогууд дээр нь ямар ч арга хэмжээ аваагүй цагдаа нар болон энэ хууль сахиулах байгууллагуудыг маш ихээр буруутгаж хайхамжгүй байдал гаргасан нь бол ихээхэн шүүмжлэлтэй хандж исэн нь ч бас нөлөөлсөн байх. За ингээд шүүх хурал нь бол болсон. Шүүх хурал 1948 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Дели хотын улаан цайзад хийсэн. За шүүх хурлаар 9 этгээд шүүгдсэн. Харин одоо шүүгдэх ёстой байсан 3 этгээд бол хэдийн этгээс оргон зайлаад цутчихсан байсан. За эдгээр хүмүүс тулгсан ял бол мэдээж хуйлдаан аллага зохион байгуулалтаа аллага за зэвсэг халдлага зэрэг юм ялуудыг тулгасан. За шүүх хурал дээр нийтдээ 149 гэрч дуудагдсан. 440 хавцас тэрэг 80 гаруй ингээд нотлох баримтууд бол цугларсан байдаг. За мэдээж энэ хэргийн гол гэрч нь бол түрүүнд дурдгдсан Баажэ гэдэг хүн байгаа. За шүүх хурал дээр Годсе бол өөрийгөө өмгөөлж яг хэрэгээ мань хүн хүлээсэн шүү дээ. Би бол ингээд энэ хүний амьд хүрсэн буруутай гэдгийг бол хэлсэн. Гэхдээ өөрийнхөө байр суурийг илэрхийлж 92 хуудас илтгэл тавьсан гэдэг юм л шүүх хуралтай. Тэгээ энэ илтгэл нь бүр ингээд 9 цагийн турш үргэлжилсэн гэдэг бодлоо. Тэгээд энэ илтгэл дээр юу гэж ярьж исэн бэ гэхээр би Гандиг ингээд эдгээр хүндэлдэг байсан ч түүний бодлого нь хиндүүчүүдийг сул дорой болгож Пакистаныг дэмжиж усаасаа урвсан. За түүний өлсгөлн нь засгийн газрыг шахалтанд оруулж исэн. За би улсаа аврахын тулд энэ алхмыг хийхээс өөр аргагүй байсан гэх маягийн
одоо утга агуулгатай зүйлүүдийг ярьсан. За тэгээд дээрэс нь хинду шашныхаа бурхны ишлэл энэ төргээд маш их юм уран цэцэн ч гэдэг юм уу тийм байдлаар 9 цагийн туршил ярьсан. За түүний энэ илтгэл нь бол их одоо сонсоо суужсан их олон хүний сэтгэлийг хөдөлгсөн гинэ. Хэрвээ энэ шүүх хурал тангарагтны шүүх хурал байсан бол баг өршөөгдөж байсан баха гэж хожимнос тий дүгнэгдсэн байдгийн билээ. За тэгээд мөн Гоце бол би ганцаараа энэ хүн амны хэрэгт буруутай ганцаараа би хийсэн хуйлдаан бол энд ямар ч хамаагүй хуйлдаан бол энд байгаагүй гэж эцсээ хүртэл хэлсээр л байсан. За ингээд анхан шатны шүүх хурал 1948 оны 6 дугаар сарын 24-өөс 11-р сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилж одоо 1949 оны 2 дугаар сарын 10-нд 111 хуудас шүүхийн шийдвэр гарсан байдаг. За үүндээ Гоце болон Апте нөгөө энэ хоёр чинь найз шүү дээ те. Энэ хоёр хүнд бол цаазаар авах ял. За бусад 5 хүнд нь бүх насаар нь хорих ял. За нөгөө гэрч баажи бол ингээд өршөөгдсөн. За гин буруутай гэж тогтоогдсон хүмүүсээс тэгээ энэ Гоцегоос бусд нь бүгдээрээ энэ одоо ял шийтгэл авсан хүмүүс авсан ялаа хүлээн зөвшөөрөхгүй давж заалтсан байдаг. За Гоцегийн хувьд бол хэдийгээр ингээд цаазын ялаа хүлээн зөвшөөрсөн боловч энэ түүнийг хуйлдаанд буруутай гэж үзсэн энэ анхан шатны шүүхийн шийдвэрийг яг тэр хэсгийг нь эс хүлээн зөвшөөрөөд давзаалт гомдол гаргасан байдгийн билээ. За тэгээд энэ гомдол бол дээд шүүх хүртэл бол явсан байдаг. За дээд шүүхэд Гоцегийн гаргасан тэр одоо хязгаарлагдмал гэх юм уу гомдолтой. За хуйлдаан бол байгаагүй. Зөвхөн би л энэ аллагын цорын ганц буруутан байсан. Тэнд байсан гэрчүүд зөвхөн намайг л ингээд тэ Гандиг хөнөөхийг харсан штэ. За энэ хамтран яллагдаад байгаа энэ хүмүүс чинь ямар ч гин буруугүй учраас эднийг суллаж явуулах хэрэгтэй гэсэн ийм байр суурьтай маргасаар байсан. За гэхдээ түүнийг одоо ингэж ярьсаар байсан ч гэсэн бас бусад хүмүүс гомдол гаргасаар байсан ч гэсэн 1949 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Пунжабын дээд шүүх 561 хуудас шүүхийн тогтоол гаргаж Гоце Апте нарын цаазаар авах ял болон бусад хүмүүсийн одоо ялын хэвээр үлдээгээд за хоёр үнийг нь бол өршөөцсөн юм билээ. Ийм шийдвэр ингээд гарч ижээ. За энэ шийдвэрийн дагуу 1949 оны 11 сарын 8-нд Гоце Апте хоёрыг одоо цаазаар авах одоо шийдвэр нь гарсан байдаг. За гэтэл одоо яг энэ шийдвэр дээр нь Гандигийн хоёр хүү Манилал Ганди, Рамдас Ганди нар одоо энэ хоёр хүнд цаазаар авах ял авсан байгаа. Энэ хоёр хүнд ялыг нь хөнгөвчөж өгөөч, хөнгөн ял оногдуулж өгөөч гэдэг ийм хүсэлтийг гаргасан байт юм л. За гэхдээ одоо энэ хоёр хүүгийнх нь хүсэлтийг нь Энэтхэгийн засгийн газрын тэргүүнүүд хүлээж авахаас татгалзсан бөгөөд одоо Гоцег 1949 оны 11 сарын 15-нд Амбала төв шоронд ингээд дүүжилж цаазын ялыг гүйцэтгсэн байт юм. За ингээд энэ нөгөө Гоце Апте хоёрыг дүүжлүүл энэ хоёр хүн одоо дүүжлүүлэхээсээ өмнө энэ Аханд Бахарат гэдэг ингээд хашгиралдаад байсан гинэ. Одоо би буруу үгийг хэлж магадгүй шүү те. Аханд Бахарат гэдэг хашгиралдж байсан. За энэ нь хинду хэлээр юу гэсэн үг байсан бэ гэхээр нэгдсэн энтхэг мөнхөд оршигэ гэсэн утгатай үг юм байна. За нэгдсэн энтхэг гэдэг бол энтхэг Пакистан, Бангладешийг нэгтгэсэн юм ойлголт байгаа байхгүй. Тэгээ энийг гэж хашгирч дүүжлүүлэхтэй орилдож байсан гэсэн үг. За тэгээ дүүжлүүлснийхаа дараа Аптен ингээд шууд нас орсон болвол Гоце бараг 15 минут ингэж амт тэмцэж дүүжлүүрт байсан гинэ. Бас л амар гоц тий. Тэгээд ингээд энэ хоёр хүн одоо амнасаа алдсны дараа тэдний үнсийг нь энэ Гагар гэд голд нууцаар асгарсан гэсэн байдаг юм байна.
За тийм Гандигийн оршуулгах ёслолд бол нийтдээ 2 сая гаруй хүн оролцсон гэдэг юм билээ. Дэлхийн тахинд маш их гашууд зарлаж их дэлхийн нийт даяараа юм босон учраас тэр талаа нь яхад дэлгэрэнгүй яриад яг уу. Гэхдээ энэ дээр бас нэг юм бас сонирхолтой санагдсан. Махатма Ганди одоо Нобелийн энх тайвны шагналд 1937, 1938, 1939, 1947, 1948 онуудад 5 удаа ингээд нэр дэвшижсэн мөртлөө шагнал авч чадаагүй. Шагнал аваагүй шүү дээ. За яагаад ингээд шагнал өгөөгүй юм бэ гэхээр 1937, 47, 48 онуудад одоо ингээд энэ Нобелийн хорооч ингээд шагнал өгөх хүмүүстэй ингээд эхлээд нэр дэвшүүлээ. Тэгээд ингээд дараа нь дахиж ингэ шалгаруулаад шорт лист үзгээд ингээд явдаг штеп. Махатма Ганди бүр ингээд шорт листэнд нь орсон яваад исэн хэрнээ шагнал бол аваагүй. За учир нь 1937 онд бол Махатма Гандиг Нобелийн хороо юу гэж үзсэн гэхээр тогтвортой бус эх оронч гэж үзсэн байт юм байна. За 1947 онд болохоор Энэтхэг Пакистаны зөрчилдөөнтэй холбоотойгоор за 1948 онд одоо ингээд аллагад өртснийхэн дараа одоо ингээд нас орсны дараа одоо шагнал өгөхгүй гэж шийдээд ингээд шагнал өгөөгүй юм. За гэхдээ Нобелийн хороо одоо хожим нь энэ шийдвэртээ харамсаж байгаагаа ингээд олон нийтэд илэрхийлж исэн. За тэгээд 1989 онд Далай ламд энэ Нобелийн энх тайвны шагналыг өгөхдөө Махатма Гандигийн дурсгалд зориуллаа гэж ингэж мэддэгдээд гартуулж өгч исэн гэдэг юм. Бас их харамсалтай, гүнхтэй. Энэ чинь хүчирхийлэхгүй хувьсгалд эсэргүүцэл үзүүлнэ гэдэг чинь өөрөө энх тайвны шагнал авах хангалттай л шалтгаан байна. Тэрний хүн хөлтлөө тэр үзэлтэй тууштай, ихтгэл үнэмшлээд агаад ингэж үхсэн байж тээ тий. Тэгээд тэр одоо өөрийнх нь тэр үзлийг хүүхдүүд нь ч гэсэн одоо өвлж аваад өргөжлүүлэх гэж үтсэн байна. Тэгэхээр одоо энх тайвны шагналыг бол хамгийн түрүүнд тавьчихад Гандид л өгчмөө санагдлаа л таа. Тийм шүү дээ. Одоо энэ Гандигийн одоо энэ үхэл энэ Ганди тохиолдсон явдал бол тэгээ энтхийг юм яг нэг юм секуляр үзэл баримтлал руу тий одоо ингээд шашин шүтлгийг юм улс төрийн болон нийгмийн юм үйл явдлаас ингэж тусгаарлах тусна байлгах ёстой гэдэг энэ үзэл санаа руу бол түлхсэн гэж үздэг ч гэсэн өнөөдөр ч гэсэн байсаар л байгаа шүү дээ. Ер нь бол тий энэ энтхэг Пакистаны одоогийн хагарал зөрчилдөөнөөс харахад одоо хүртэл энэ шашны үзэл бодол гэдэг юм ямар амар үр дагавар хүргэж ийнвэ гэдэг нь одоо хүртэл байсаар л байна. Тэгэхээр Махатма Ганди бол үүний эсрэг байсан. Ингээд учир зүгээ олоод ив нэгдэлтэй харилцан бие биенийхээ эрхийг хамгаалж харилцан бие биенийгээ түшиж тулж байх ёстой. Аливаа зүйлийг бол эсэргүүцэж болно. Гэхдээ хүчирхийлэл үлдэх замаар заавал одоо эсэргүүцэх байр сууриа илэрхийлэх албагүй гэдгийг л одоо гол баримталж явсан хүн юм байна л да. Тэгээ одоо энэ түүх нь бол ингээд дэлхийд тахинд сургамж болж үлдсэн юм уу да гэж бодож байна. За би одоо үүгээр нэг жоохон дугаарыг тусгая да. За тэг баярлалаа. Манайхаар ч надрын нараар Ганди ороогүй байх санагдаад тах юм. Тэр нь яг тэр хийжсэн тэмцлүүдийн тэр тий бүгдийн сайхан дэлгэрэнгүй яриулсан. Энэ хүний тий хоёлаа ерөөсөө бүр ингээд маш дэлхийд танигдсан 1 2 3 үйл явдлын л ирлээ л та. Яг Адр амраар ч юм уу тэ нэг гадаад Адр амраар дэлгэрэнгүй одоо нөгөө нас нулимстай хутгахтал ярих л байна. Би тэгж ирч чадахгүй болохоор өөрийнхөө хэмжээнд мэдээл товч үхийг зорлоо шүү. Өмнөд Африк тэрийг ярьсангүй нэг ч ярьсангүй загнаад байдаг шүү. Өмнөд Африк явахдаа баячуудыг үг нэмбүүлэх гэж утсан юм байлаа шүү дээ. Тэгсэн чинь очиод нөхцөл байдал 180 градус ирсэн байгаа тий. Тэр мөрөөр ярил бас гоё л байна. Тийм. Тэр мөрийг нь одоо
нүдэн тарагдтал ярил гоё л. За, хуульч ягима маань хэргийн товч нэвтрүүлгийн энэ шинэ дугаараа хүргэлээ. Өнөөдрийн дугаарыг спортын хувцас Америкас Заяа спорт шоп болон өмгөөллийн MB Спортнаас суулын ферм зам Одмондөр сувгийн алтан гишүүд ивент итгэж байна. Ивент итгэлээ нэр хоёлаа алтан гишүүдийн талаар ярих мартсан байна. Одоо хугацаа дууссан учраас дараа л ирж өгье гэж. За, нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Одмондөр суг орлон NTV телевизээр замаг 83.3 107 төлгөний Одмондөр хажуугаар хүрлээ. За, баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. За, баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаачлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.